Нилээ удаа хүлээлгчлээ guys. Бүгдээс нь уучлал хүсье. Ингээд та бүхэндээ Dream High сургуулийнхаа 3 дугаар хэсгийг ярьж өгөх болсондоо маш их баяртай байна. Түр ангийнхан хуурамч тоглолт амжилттай хийсэн хэдий ч нөгөө тал Жингүүгч мөн адил үндсэн тайзан дээр галыг асаасан. Жингүүг Хэмиг хэдий гомдоосон ч тоглолтын дараа Хэмитэй уулзахыг хүссэн. Хэми Жингүүгд гомдсон ч бас тэрүүхэн тэндээ догдлоод уулзахыг хүсэж байлаа. Гэвч Жингүүг аавынхаа хүмүүст баригдаад гадагшаа явах болсон боловч тэднээс дахиад л хөнкөө мултарч чадна. Энэ хооронд Хэми түүнийг хий димэл хүлээн. Камбагшийн гэрт Самдууны ээж зочлох ба өмнө нь Самдууны ээжтэй худлаа борсон өгнүүдэд Хэми жүжиглэх шаардлагатай болчлоо. Мань нөхөрч бүр Хэми надаас хурдан гэрлэхийг хүссэн гээл дэгстүүлж өгч өөдөө. Жингүүг харин гэртээ ирэх үед ээжигээ дорсноо ясан. Самдууны ээжид их л дотн мэдрэмж төрүүлнэ. Хэмиш Жингүүгийг өрөвдөн дараа ярилцаа хэлээд орлоо. Гэтэл Самдууны чих дахин сонсохгүй болсон бололтой. Ээжийнхээ яриаг хэсэг зур сонсч чадсангүй. Маадушигийн туслах мөнгөний тооцоогоо хэлж байх үедээ ард нь нэг тэг нэмээд биччихөө гэтэл Маадушигч хоншоортой өрөө шүү. Танхимын төрөөсөөс бусад зардлыг өөртөө төлнө гэдгээ хэллээ. Тийм сайхан тоглолт үзсэн юм чинь бид ч бас тасалбар хөдөлж авах ёстой үстэй. Миний мөрөөдлийг олж өгсөн учраас 6 сая харин ч багдана. Сургуулийн хурлаар Ши багш хуурамч тоглолтын талаар хэлэх нү гэж айтал азар тийм зүйл болсонгүй. Ян багш өөрөөс нь болоо тэгшлээ гэж бас андуурнаа. Жингүүг сургуулаа хаяад явах бодлого байсан тул Кам багшч Жингүүгийн аавас ирсэн сургуулиас гарах өргөдлийг урьдчилаа. Түр ангийн нэгэн гишүүн топ продакшнда гэрээ байгуулсан ба үүнийг харсан Хэмис Самдооны нүд орой дээр нь гарна. Мөн Жингүүгийг тоглолтын дээр тайзан дээр гарсан гэдгийг олж мэднэ. Хэми нөлөөс дөөрн тэднийг харах ба Жингүүг өөрсдийг нь хаяад үндсэн тайзан дээр Бекитэй хамт гарсныг нь бодохоор гомдмоор. Беки продакшнд ярьцлага өгөх үеэр Хэми өмнө нь үл тоомсорлож 3 дахь зэргийг гэж хэлж байсныг нь дурсна. Хэми өмнө нь Бекиг олон удаа гомдох үг хэлж хатуу хандаж байснаа санана. Га Хэми чи үнэхээр муу хүн байжээ. Хэми өөрийгөө зургт хуудсны сайн дүүрнэ гэж бодож байтал муу дүүрэн байжээ. Жингүүг топ продакшнда гэрээ хийсэн тул гинэт орхиод явбал бүр л хилан болно. Жингүүг гэртээ ирэн Хэмитэй уулзахыг хүссэн ч Самдуун тэгүүлэхийг хүссэнгүй. Даанч илүү том биетэй Берта болохоор Самдууныг өргөж аваад гаргачихлаа. Аргагүй байдалд орсондоо л дебют уучин болсон гэдээ хэлтэл атаархмаар юм аа. Зарим нэг нь аргагүй ихэн дебютээ хийж байхад би хичнээн хичээгээд чадахгүй байна. Би чамд уурлаагүй. Үгүй. Надад чамд уурлах хэрэг байгаа гэж юу? Самдуунч уур нь хүрсэн мэдээж. Ромео Жулиета юу? Үгүй, рекламны зураг байж. Риагийн дуулалж авах юм алга да. Дебют уучин болох гэж яж бас өөр хүнээр дуулуулах санаатай. Тайзан дээр гарах боломжгүй гоё дуулдаг хүн гэвэл хэн байх вэ? Бэлсүүх л байж таарна. Том өсөл зүүцэн болохоос нэг бүдүү харагдахгүй л байгаа зү уг нь. Өөрийнхөө дуусныг аав ээжтэй баяртай наргүй хэлж байгаа гинэ. За байц өөр хинт хэлэх үү? Зориг гарган байж Джейсонд хэлэхээр шийдэв бололтой. Ер нь эмэгтэй хүмүүс ч гэсэн зоригтой байх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Бэлсүүх маань ядч шат дахиад яваад байна шүү дээ. Беки Хэмиг ихэд басамжсан аятай харьцах ба одоо өрсөлдөгч гэж харахаа болсон учраас өөрийнхөө зөвлөлтийг түмэнд өглөө. Толгоогоо ширээнд наагаал амьдралаас уйдсан байртай Хэмигээс Бэлсүүг асуулт асууна. Джейсон өөрт нь олон удаа сайн хандсан талаар хэлээд өөрт нь нэлээд талтай болсон байна гэж таамаглах хааж. Яг фактуудаа хэлээд үзвэл Хэмич 70% байж болох юм гэлээ. Чи яг л гол дүрийн баатар шиг хөөхөн ухаантай юм аа. Самдун Хэмигийн яриад байсан зургт номыг олж авч унших ба Жингүүхтэй ч юм ярихгүй байхаар шийдэж. Хэмич муу эдэл. За одоо хамгийн гоё хэсэг. Бэлсүүг үнэхээр хөөхөн сэтгэлээ илчлэнэ. Бас ч шийдэмгүй байна шүү. Гэхдээ Джейсон арайш зөвшөөрөхгүй болов гэсэн чинь арайш зөвшөөрсөнгүй. Сэтгэлээ ичлэн хаягдчаад гэртээ иртэл аав ээж нь өөрийнх нь рекламны дууг доглон үзнэ. Гэтэл Риа дуулав гэд биччихэж. Одоо хоёулаа хамт ширээн дээр хэвтэн гониглох болно. Джейсон зураг авалтын үеэр Риагийн рекламанд Бэлсүүгийг дуулуулчаад өөрийнхөө нэрийг бичсэн талаар нь уурлана. Жингүүг харин дебютээ хийхээр аялан тоглолтоор гарах гэж байгаа аж. Хэми оройтож ирэн Жингүүхтэй уулзаж чадсангүй. Гэвч түүнд бэлэг үлдээсэн байлаа. Хамт байсан дорсомжийг нь санагдвал асартлаа ойлгох болно. Хэми дуун явахгүй чихвч зүгээд каскын дотроо уйлж байхыг Самдуун харна. Яагаад уйлсныг нь асуувал мэдээж өөрийнх нь сонсохыг хүсээгүй хариултыг хэлэх болно. Би яагаад уйлж байгаагаа чамд хэлье. Хэрэггүй. Чи мэдэх ёстой. Би Жингүүгээс болж уйлж байна. Хэрэггүй. Сайн охиноосоо ийм үг сонсох ямар л аимшигтай мэдрэмж билээ дээ.
Кам багш хог хаях гэж байгаад самдууны зорсон зургуудыг олж харна. Бас л уран дүрсэлтэй өөрсдийнхөө талаар бараг зураг тооц хийчихэж. Чиний жүжиг энд дуусвал чи муу дүрэл байна. Гэхдээ чиний жүжиг ийм урт бол чам засаж залруулах зөндөө боломж байна. Өөрийнхөө дутагдлыг засаж оргилд нь хөрвөл чи энэ жүжигийн гол дүр нь байх болно. Яара санд руу яваа нэгнээс яарахгүй тайван замаар яваа нэг нь илүү их зүйлийг анзаарна. Хэми ч өөрийн мэдлгүй Кам багшаа гэд хэлчихлээ. Хэми самдууд зорсон зургийг нь үзүүлэн энэ үлгэр яаж дуусах талаар асуулаа. Би өөрөө ч мэдэхгүй гэтэл би энэ үлгэр яаж үргэлжлэхийг мэдэж байна. Одоо бидний ялах хэлж. Джейсон Пэлсүхтэй харьцах гэтэл Пэлсүх түүнээс дөлөөд байлаа. Гэвч Пэлсүх дахин нэг санаа төрсөн бололтой. Яг 200 хоногийн дараа би тураад хөөхөн болвол чи дахин бодож үзэх үү? Джейсонд өмнө Риагийн хэлсэн үг санаанд нь орлоо. 30 кг асуул юу юм гэхээс тайзан дээр гарах боломжгүй л дээ. Ингээд тэд тохиролцлоо. Хайр сэтгэлд царай зүс бие хаа тэгэхээр чухал нөлөөтэй байгаа биз? Гой бие хадгалж явдаг торонхой охтууд ч үнэхээр хөдөлмөрч сахилах баттай хүндлэмэр хүмүүс шүү те. Ингээд Пэлсүх багш дээр очин 200 хоногийн дотор 30 кг торхыг хүслээ. Энэ хороо дээр царай муутай эмгтэй гэж байхгүй, залхуу эмгтэй л гэж байгаа. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Чамтай тог. Өглөөний хоолыг хатаан шиг, өдрийн хоолыг ингийн ард шиг, оройн хоолыг гуйлагчин шиг. Дэс бол хамгийн өндөр калори шатаадаг дасгал. Ингээд 200 хоногийн дараа дебютээ хийсэн Кэй хамтлаг сургууль дээр буцан ирлээ. Жингүүг төр ангийнхныг хайгаад иртэл байдаггүй. Гэхдээ төр ангийнхандаа уулзах хүсэлтэй хүн ганц Жингүүг биш бололтой. Пэлсүхийн байнга өгдөг чихрээ авчаад явж байтал шал танихгүй охин хажуугаар нь зөргшив. Ингээд албан ёсоор хөөрхөн ааюуг хүлээ авцгаа. Тэгсэн Хэми самдуу хоёрын бүжиглэж байх үед бүх хүмүүсийн нүд тэдэн дээр тосч байлаа. Манай гуравч сайн хичээсний хүчинд үндсэн ангид ороход баг зэрэг оноо дутсан байв. Кэй хамтлагийнхан ч гэсэн аялан тоглолтоор яваад хичээлийн эрцээ оноо байхгүй тул төгсөж чадахгүй эрсдэлтэй байлаа. Dance of the Year. Энд байр эзэлвэл аваа гайгаа оноо авчих боломжтой байлаа. Тэдэнд бүжийн бурхан Ян багш байгаа. Бүхэл тэмцээний бүжийн шагналыг түүсээ хүндээ. Хэми бүртгүүлж байх үедээ Беккитэй тааран дахин нэг өрсөлдөөн болох нь тодорхой болсныг ойлгон Хэми заавал үндсэн ангид орно гэдгээ амлалаа. Пэлсүхч туранхай хөөрхөн болсон юм чинь бас л бүжиглэж өгөх байх та. Одоо л энэ хоёр хөөрхнөөгийн маань романс эхлэх болов. Риач Пэлсүхийг хараад нүд нь орой дээрнэ. Өөхөө соролсон юм байх та. Самдуу Хэми хоёр харьж яваад Жингүүгт бэлүү авахар болсон тул Самдуу бэлүү руу ганцаараа явахар боллоо. Жингүүгч нөгөө идтэй бэлэг авчраад байж байхад Хэмигийн дүүч үнсээд авлаа. Хэмид бас бэлэг бэлдсэн бололтой. Гэтэл гэрийнхэн гадаа Жингүүгийн фэнүүд ирсэн ёстой балааг нь авч байна. Шихёгийн гэр бүлийн гишүүн гэд нэр өгчжээ. Харин Хэми гэрлүүгөө орох үед нөгөө фэнүүд нь оруулахгүй. Би ч гэсэн ийш ормоор байна. Чи хин юм гээл үстээд авлаа. Азар самдуу ирж тос болтол Жингүүгч гарч таарлаа. Хэмид төрөвч бэлгэлж. Нэгдүгээр анги дээр анх Хэмигийн төрөвчийг олж өгч байсныг санаж байгаа зү. Нөгөө подолын өрөөнд Жингүүг самдуу хоёр таарлаа. Чи Хэмид сайн юм уу гэхэд өмнө нь үгүй гэж хариулж байсан. Одоо дахин асуувал хариулч найдлах нь. Үгүй. Намайг Хэмид сайн гэдгийг мэднэ зү. Би Хэмиг хизээж орхихгүй. Бүжгийн тэмцээний техникийн зөвлөгөн дээр 4 хүн нэг баг болох ёстой ба драфтаар багийн гишүүнээс сонгох аж. Хэми эхний драфтыг хийх болсон ба Джейснийг сонгочлоо. Жингүүгч биш, самдуунч биш. Мэдээж хамгийн сайн бүжгэлдэг Джейснийг өөр багт алдаж болохгүй. Беккигийн сонголт Жингүүг, дараа нь самдуун, Пэлсүх гээд сонгогдно. Бүжгийн сэдвийг ч мөн адил суглаагаар сонгох аж. Хэмигийн багийн сэдв шувуу. Беккигийн баг могоо гэсэн сэдв соглов. Энэ хэд ч гоё баг болоод авлаа шүү. Үүнийг нь атаарсан байдалд харсан Жингүүг Беккид хэдүүлээ заавал төрүүлнэ гэдгээ хэллээ. Харин манай эдийн бүжгийн бэлтгэл хийдэг газар нь дахиж орох боломжгүй болжээ. Тэгсэн Мадо шиг өөрийнхөө клуб дээр бэлтгэл хийж болохыг санал болголоо. Түрээсийн төлбөрч авахгүй сайн зээлдэгчтэй өгч байгаа дахин нэг урамшуулал. Нөгөө талд Ши багшаар өдөрдөөсөн багийнхан могоо гэсэн сэдвийн хүрээнд бүжгээ бэлдэх гэж байна. Джейснийг алдсандаа санаан зовж байтал Ши багш бол харин ч эсрэгээр нь бодож байлаа. Манай хідэд мэдээж Ян багш зааж байх үед Джейсон хажуунаас нь үг хаяад болдоггүй. Ян багшд нэлээд итгэлгүй байх шиг. Тэсэлгүй Ян багш хоёлаа үзчих юм уу гэтэл Джейсон үзэл үзчихий гэх жишээний. Хоёр багш төр ангийнхны дүнгийн үзүүлэлтийг хараад сайшааж байх үедээ захирлагч бас муулаад амжлаа. Үүнийг сонссон ерөнхий захирал юм бодсон бололтой. Кам багш яг л Жон захирлын хуулбар шиг санагдана. Би үнэхээр гоц авьяастай юм шиг байна. Миний дэглэсэн бүжиг яг л урлагийн бүтээл.
Джейсон бол гослохоо мэдээд хэдийн өөртөө итгэлтэй бусад хичээлээ ч аяжсан. Нөгөө талд могооны хөдөлгөөнийг яг л сайн хийж шүү. Манай хэд маань шувууны хөдөлгөөнийг дотроо төсөөлөн хөдөлж байна. Самдун юу игээд байна? Энэ хэд ч бүтэхгүй юм бол та ямар гэчин шувуунууд төсөөлөд байна. Ям багшийн төвчээр алдагдсан бол та өөрөө заахаас. Джейсонд гослол бүжиг заах хэдий ч самдун түүнийг нь дагаж нууцаар ганцаараа бэлтгэл хийх болно. Магадгүй дараа нь өөрт нь боломж гарч болно гэж бодоод тэр үед нь хизээ тайзан дээр гарахад бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Хэми харин нууцаар бэлдэж буй самдуныг барьж аван гослол бүжигчин болохыг нь хүсэж байгааг олж мэдлээ. Энэ эдийн бүжиг 90 давгүй болоод байгаа юм шиг аа. Даанч маа захирал оройн цагаар цэнгэний газар хүүхдүүд байлгасан гэд 1 сар үйл ажиллагаагаа хаалгачихлаа. Цагдаа нь харин сургуулийн захиралд нь бас мэдгэгчгэж. Дээрэс нь маадушгийг хараад таньсан тул өмнө нь сургуулийг нь түрээслэж байсантай холбогдуулан хардаж эхлэв. Кам багш хэдийнэ зөрөгтэйхэн хэлээд асуудлыг зохицуулсан мэт Хэми самдун хоёрт ойлгууллаа. Гэсэн хэдий ч бүжиг бэлдэх газаргүй болсон тул хаана вэ гэсэн чинь сауну. За мөрөөдлийн хөдөлгөөн хичээж байхад наанан тулгарч буй асуудлууд саад бартаа бүхнийг даваад гарах хэрэгтэй. Хүмүүс юу гэж бодох бол гэж ичээд хөдөлж өгөхгүй бол чинь богинохоо хугацаанд хэдий заванда амжилт үзүүлэх билээ дээ. Чамайг амарч байхад өрсөлдөгч чинь чиний төсөөснөөс ч илүү ажиллаж байх болно. Тэд лөөзөр болмооргүй байгаа бол өрсөлдөгчөөсөө илүү их хичээх шаардлагатай болох нь. Джейсон ядж байхад бэлтгэлээ таслаад байгаа тул самдун төр хугацаанд бүжгийг нь давтахаар боллоо. Жингүүгийн багийн бүжиг тайзан дээр жинхэнэ могоо зорно. Тэдний хөдөлгөөн яг л могоо шиг манай хэдээс хамаагүй илүү авьяаслаг бүжиглэж байгаа нь харагдана. Ши багш сайн бэлдсэн байна шүү. Ям багш Джейсонд бүжгийг нь зааж өгөх гэтэл Кам багш самдууны гослуулахыг санал болгов. Джейсон мэдэхгүй эсхийг хөгжмөдөө тааруулаад бүжиглчих гэж томорно. Самдун чи чадах уу? Удаан бодвол зориггүй болчихдیں۔ Би чаднаа. Ям багш эсэргүүцсэн ч бүр олонхын саналаар шийдэхэр болов. Хэми Кам багш самдун дээр, Ям багш Джейсон дээр ингээд Пэлсүкээс шийдвэр хамаарахаар болчихлоо. Пэлсүк бас самдуныг бүжиглэхийг дэмжлээ. Хөдөлмөр хүнийг бүтээн гэж самдун өөрийнхөө боломжийг бий болгож чадлаа. Бусад багш нар гайхаж байтал авьяасаас илүү хөсөл хэрэмэлзэл хөдөлмөр үнэлэгдгийг сурахыг хүссэн юм баг та гэж Ши багш хэлнэ. За ингээд манай хэдийн бүжгийг хүлээ авна уу? Хот нуурын хэсэггүй шоу гэж юу яах вэ? Үгээрээдэд 3 дахь байранд орч чадлаа. Би гоцолсон бол төрүүлэх л байсан. Үгүй, чи гоцолсон бол бид 3 дахь байранд ч орохгүй байсан. Чи госол бүжигчин болчоод хичээх ёстой байсан. Дүрээ булаалгах чад уурлах ёстой. Япон хэлэн дээр суух ёстой байсан. Чамд шунал хүсэл алга, хүсэл тэмүүлэл зориг чалга. Араас нь гүдэг охиноосоо ийм сургаалын үг сонсоход Джейсонд тийм сайхан санагдахгүй. Би чамаас олж туурах гээд бараг л өхөд боссон. Гэхдээ зориггүй хүсэл тэмүүлэлгүй хүнээс болж ингэж их зовсондоо харамсчихлаа. Джейсон Пэлсүкийг хэрээс хэтэрсэн шөтөн бичигчиж хэлэн яваад өглөө. 3 дугаар байранд орсон Хэмид Беки 1-р байраа жаахан гайхуулах гэсэн ч Хэми баяр хүргэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлнэ. Түүний хувьд өөрийнх нь байр эзэлж урлагийн ангид орох зорилго нь биелсэн учраас Бекитэй биефрэх ямар ч шаардлагагүй байлаа. Бекид харин энэ ялалт нь нэг л үн цэнэгүй мэт санагдана. Самдуу харин хэлсэндээ хүрсэн учраас Хэмиг далимдуулаад үнсээд авлаа. Үхмээр байна уу? Өнөөдөр үхсэн ч харамсахгүй. Жингүүгч бас яасан ч гэсэн ялагдсан мэдрэмж авч байгаа байх. Ууч чаддаггүй Кам багшийн эгчийг Хэмигийн дүү бас хөөрхөн кэрлжчихжээ. Гэтэл мэдээгээр тэд Жингүүгийн аавын талаар олж мэднэ. Баяа айлын хүү гэдгийг хэлээгүүд эгч нь бөөн уур. Тэгээд телевизийн ярилцлагаар Жингүүгийн аав нь жүжээд түүнийг өөрийнх нь өргөмөл хүү гэж хэллээ. Ингээд би албан ёсоор эцэггүй хүү боллоо тийм үү? Аавда төрсөн өдрийн бэлэг үлдээчихэж. Хэми гэртээ орой харж байх үед нь Жингүүг дахиад л ярилцахыг хүснэ. Хэми тоогоогүйч араас нь тэврээд авлаа. Тэгээд Жингүүг явах үед нь Беки тосож аван тэд хамтдаа явцгаалаа. Дараагийн зарлалын самбарыг манай хэд харж байтал Кам багш хэрэгт болон бас л тоо бодоод унлаа. Өөрөө яа гэж ээж бас л хүүхдүүддээ мөнгө өрчихвэ гэж нөгөө хоёр нь санаа зовно. Дадлагын ажлаар Япон явах боломж байгаа ба Кей хамтлагийнхан мөн адил явах бололтой шүү.
Кам багш хэдийнэ Маадуу шигтэй уулзан энэ талаар хэлж дахин мөнгө зээлэх бодолтой байлаа. Сүүлийн удаа хүүхдүүдтэй ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүсэж байгаа юм болов? Гэтэл Маа захиралд өөр нэгэн хувилбар байгаа юм байна л да. Хормын ёслол дээр Японд дуулах халтуурны ажил хийх боломж гарснаа нөгөө хэддээ дуулгана. Пэлсүгч дуулах дууг нь сонгож байх үедээ Джейсний сонсож байсан дууг сонсож үзнэ. Түлээ жүүрийн иштэй чихэр мэдээж өдөр бүр шүүгэн дээр нь байсаар. Кам багшийн сургуулийн захирлаа ярилцсан зүйл юу байсан бэ гэхээр хуурамч тоглолтын талаар баригдсан учраас Кам багшийг халж болохгүй ч төр ангийнхныг сургуулаас хөөж болохоор байлаа. Харин Кам багш оронд нь саналаа хэлэн тэднийг зүгээр орхиод би өөрөө өргөлөө бичиж өгье гэж тохиролцлоо. Онгоцоор нисхийн өмнө пэлсүх залган элгэний А вирусын өвчнөөс болж эмнэлэгт хэвчжээ. Цаана нь байгаа бомброш бараг Джейси юм шүү. Манай гурав хорим дээрээ дуулахаар Якуза нар дээр иржээ. Тэгээд пэлсүгийн өгсөн нотыг тоглоулахад буруу нотоор сэлсэн ба нөгөө Джейсний сонсож байсан дууг тавьчихаж. Тэгсэн дуу нь хэдий гоё дууч, дууных нь утга нь салж хасах тухай дуулж байлаа. Япончууд арайч солонгос хэл мэдэхгүй байхдаа гэтэл нэг тослох нь солонгос хэл мэддэг гэж таарлаа шүү. За тэгээл хэдий Якуза нараас цуглаж өгөндөө. Кам багш өөрийгөө золиослох гэсэн ч нөгөө хэд нь тоосонгүй. Ямар ч байсан молторч чадлаа. Бас Хэмигийн өгч байсан зүйлтнээс олж амиа эрсдэлд оруулаад амжлаа. Кам багш сургуулийнхан дээрээ ирэн нөгөө хоёрыг алга болсон талаар хэлэн бүгдээрээ хайгаар явлаа. Хэми ясын арагчийг хараад Жингүүгийг хальт бодсон байж болох юм. Ямар ч мөнгөгүй өсөж өгч байгаа хоёр годамжинд дуулж мөнгө олохоор шийджээ. Гадаад хүмүүсийн дуулахыг сонсоод мэдээж олон хүмүүсийн анхаарлыг татаж чадна. Мэдээж үүнд нь нутгийн индианууд дургуутсан хоорондоо өрсөлдөж эхэллээ. Гэвч энэ үеэр Жингүүг Джейсон хоёр гарч ирээд годамжны бүжгийн тулаан болов. Нөгөө хэд нь хипхоп рэп стилээр сайн бүжиглэж байсан ч Кирийн сургуулийнхан бүгдээрээ хурч ирээд илүүрхэж чадлаа. Өмнө нь өрсөлдөгч байсан хэд маань одооноос найзууд болж эхлэх бололтой. Ялагдсан японочууд нь ууртаагаар хаяад явлаа. Джейсон харин энэ дундаас пэлсүгийг байхгүй байгааг анзааран эмнэлэгт хэвснийг нь олж мэднэ. Хэми өдөржин хоолгүй байсан тул гидсэн дугаараад болдоггүй Бики ч үнийг нь анзаарна. Нууцаар идэж байгаад Жингүүхтэй таарчихлаа. Мэдээж Хэмигээс ярилцахыг шалгаасаар. Кам багш хөөрхий өрөө захиалаагүй бололтой өөдөнд хэвтэж байх үед нь Ши багш тослохоор очино. Гэхдээ зүүдэндээ Ши багшийг яриад байлаа. Джейсонгийн санаан зовоод унтаж чаддгүй. Пэлсүх сайн болж байгаа юм болов? Маргааш нь Хэми пэлсүхтэй ярих үед нь Джейсон элгэний ямар вирус гэдгийг нь шалгааж хэллээ. Гэтэл Хэми мэдээж А гэж бодсон боловч Б хэлбэрийнх байна гэж хариулна. Чиний санаа зовхгүй байна уу? Би санаа зовхоор ийм царайтай болчих тийм. Кей хамтлагийнхан клифний зураг авалтан дээр хэдийн супер одууд болсон мэт харагдана. Джейсний өмнөөс Бики буудуулж түүнийг буудсанараа амиа орлоно. Джейсон ам тавьсан Бикийг зуурж ойлон Бикигийн хазар дээр нулимсан дусах үед Бики амлна. Зохиолыг нь уншаад хоёр багш ёжлонгуй шоолох маягтай. Тэдний лов хайдуг сонсон самдун нэг л юм дутаад байгааг нь анзаарна. Зураг авалтын дундор Джейсон байж ядан пэлсүх рүү залгасан боловч нөгөөх нь 2 кг нэвсэндээ стресстэд утсаа авах мантай. Тэгээ сайн үний хөдлөө нэг муу зураг авалт бол юу юм бэ те? Самдун өчигдөр өсөлдсөн залуутайгаа тооцоо бодохоор араас нь дагаад явлаа. Гэтэл урлагийн хүмүүс бүгд л адилхан зовлон туулж яваа байлгүй анхны тоглолтоо хүмүүст үзүүлчих гээл хичээж байгаа нь. Багшаа өчигдөр тэд муу хүмүүс шиг харагдаж байсан ч өнөөдөр нүдэн тулаахан сайн хүмүүс шиг харагдаж байна. Бид хүмүүсийг анхны сэтгэлээр буруу дүгндэг байж болно. Эдгээр залуусчаас дөнгөжил эхэлж байгаа мөрөөдлөхөө төлөө хичээж байгаа манай эдтэй яг л адилхан харагдаж байна. Ши багш сүүлийн өдөр гарч гадуур зугаалах хэрэггүй гэсэн ч зослонгийн сүүлийн орой шиг л бүгд хувилдсан байх шив. Та өнөө өрөө юу их үү? Онц ч байхгүй л дээ. Юун захиралтай уулзна? Ажилдаа байх нэ? Тэгвэл яах те? Яахсан бэ? Гол юм хэл. Орой 7 цагт Дрим хай самбаг дээр уулзъя. Болохгүй ч байхгүй л дээ. Кам багш хүүхдүүдийг дагуулаад тоглолт үзэхээр явлаа. Анхны тоглолтыг нь тоож үзэхгүй байсан ч Кам багш хэдийний олон хүнтэй болгоод авлаа. Хальт сонсох юм бол Пэлсүкийн Someday дууны Япон хувилбар юм уу да? Ши багш ус цасанд ороод бодвол өөрийг нь болзоонд өрсөн гэж ойлгосон бололтой. Өчигдөр бид өрсөлдөгч байсан ч өнөөдөр бид найзууд боллоо. Сон самдун Го Хэми гараад ирээч.
Самдуу нэг ая хэлсэн бололтой. Кей хамтлагийн Love High дууг өөрчлөөд ийм аятаа болгожээ. 이 멜로디 러브아이랑 코드 진행이 같은 거죠. 설마 삼동이 쟤 지금 Хэдүүлээ ч гэсэн тайзнаар гаръя л да. Бидний дуу штэ. 아픔들은 이제 모두 다 바이바이 하늘에 있는 저 별들처럼 높이 날아봐니 꿈들 Инши багш та бүр татагдчихжээ. Хинт энэ дуунд дуу эс юм уу? Тэд дуу хөгжмөр өрсөлдөж, дуу хөгжмөр эвлэрч, дуу хөгжмөр хөгжилдөж байна. Джейсэн хэдийнэ Песүгийг зориод очижээ. Б хэлбэрийн илгэний вирус биш, А хэлбэрийнх болохыг нь мэдээд Песүгийг орхиод явах гэтэл Песүг ухаан алдаад онцглаа. Тоглолт дуусны дараа Япон залуу Самдуунд алсын арагчийн билет өгсөн ба Хэмитэй хамт явахыг хүсэж байлаа. Хэмич хэдийнэ олонний анхаарлыг татаад амжсан ба Top Entertainment-ийн захирал сая дуулж байхад нь анзаарснаа ярьж байх үед нь Беки сонсчихно. Самдуу Хэмитэй хамт явахаар гадаа уулзъя гэсэн боловч Жингүг Хэмиг хүчээр дагуулад явах нь тэр. Японд хүртэл Жингүгийг таниад зүгээр ч хамт байхгүй байгаа нь төвөгтөө санагдана. Ямар ч үсэн өөрийгөө зөвөр ойлгох аргаа олж авлаа. Тэгээд Жингүг аргагүй ихэн тийм зүйл хийж байж л Слонст үдэж чадах байснаа Хэмид тайлбарлалаа. Энэ олдсон цагаа муудалцаж өнгөрүүлэхэд хайран байна. Самдуу Хэмиг гадаа удаан хүлээсэн ч гарч ирэхгүй байсан тул Жингүгтэй хамт явсан гэж таамаглана. Кам багш Ши багшид чухал зүйл хэлэх гэж байсан ба Ши багш надад бодох хугацаа хэрэгтэй байна гэтэл хүлээж чадахгүй миний сурагчдыг харж андаараа гэв. Сэтгэлээ ишлэх гэж байна гэд буруугаар ойлгочих. Ямар ч байсан сургуулиасаа гарахаар болж байгаа тул хүүхдүүдээ найдвартай гарт үлдээхээр болж. Самдуу харин Хэмигүй ганцаараа Япон залуугийн цагийн ажил дээр ирж Песүг ухаан ороход Джейсэн Песүгийн хажууд сахиж байлаа. Энэ удаа ч бас болоосон зан уу? Үгүй, дуугчин сонсхийг хүсээд ирсэн юм. Олон юм бодох хэрэггүй. Зураг авалт усаад хийх юм олдохгүй ирсэн гэх болно. Жингүг Хэми хоёр харин энэ үед алсын арагч дээр болзож байх болно. Жингүг өмнө нь Хэмид хэд хэд удаа алсын арагч дээр сууя гэж хэлж байсныг Хэми санаж байлаа. Жингүг багада аав ээжтэйгээ хамт анх удаага алсын арагч дээр сууж байснаа дурсах болно. Ямар ч үл байсан гэр бүлийнхээ талаар дурсаж Хэмиг уяраагаад дахиад л түүний нулимсыг харах болно. Гэвч одоо болох гэж байгаа зүйл бол өөр нэг хүнийг маш ихээр шархлуулах болно. Самдуунч муу адил Хэмитэй алсын арагч дээр суухыг хүсэж байсан ч Хэмигийн сонголт Жингүг байсан нь гонигтай. За guys, дараагийн парт хүртэл түр баяртай. Удаахгүй хичээнэ. Удаач магадгүй. Гэхдээ хичээнэ.